За энэ ажлыг одоо ингээд сүүлийн 2 жил тэрс тавихтаа ингээд хамт эхлүүлээд ажиллаа явуулж байгаа юм. За миний хувьд бол бидний хувьд бол зурагчлалын байгууллага, зургийн компанийн захирал зургийн хариуцж явж байгаа. За зураг гэдэг юм бол бас маш их төлөвлөлт гэдэг юм байх хэрэгтэй. Одоо юу гэдэг юм инлээ ийм юм байна. Тийм үү сургуулийн дан, цэцэрлэгийн дан, та бүхэн энэ дан шаашингаа ингэж барих шүү. Сонсуулж байгаа маань ингэж барих шүү. За энэ ажил одоо яг эхлээд явж байна тэнцээ нийтдээ 3 барилгын гүйцэтгэгч компани гэж байна. Замын компани ба, шон бүжээний өсрөх компани ба, цэвэрлэх байгууламж усан сан барихны компани ба. Энэ 3 барилгын компани дээрээс нь одоо манайх бие зурагчлалын ажлын зурагчлалын хариуцаад ажлыг юм эхлэе явж байгаа. За энийг яг хийчихээр юу болох вэ гэхээр Эрдэнэ мандал сумын хувьд ойролцоогоор одоо тэр төвийн нэг 10 гаруй барилга байгууламжууд байгаа. 15 зураг. Тэд нар бүгд холбогдчихно. 15 барилга байгууламж төрийн байгууллагууд. Дээрээс нь тэр уртлын худалдааны удамж чинь за бараг 20 гаруй айл байна. За ингээд энэ төвийн бүх барилга байгууламжууд 20 гаруй айл бүрэн инженерийн системд холбогдох одоо дэд үтц гэсэн үг байхгүй. За Эрдэнэ мандал сан бол нийт 1.3 км бетон хүчлэлтэй, хоёр талаараа явган замтай, гэрэлтүүлэгтэй ийм автозам тавигдахын уг төслийн хүрээнд. За энэ зам маань бол эхлэл нь аюулгүй тойрогдогоос эхлээд цагдаагийн газартай цаашаа тэр шинэ төр хэмнэлийн дэлгүүр тойроод уршаад дэлгүүрүүдийн удамжаар тойроод наашаа аюулгүй тойрогтой нийлсэн бит төрсөн көлцөө хэлбэртэй зам байна юм аа. За уг замын өргөн нь бол 6 м өргөнтэй, явган замын өргөн нь бол 1.5 м өргөнтэй, дундаа бол усгалах ногоон зургастай, айн зургастай бол гэрэлтүүлэн байрлах. За манай компани хувьд бол одоо өнөөдрийн байдлаар ботлоор тэгээд бетон зургийн үйлчлэгээ өгсраад байж байна. Одоо тэгээд нэг планаас замын ажил хийнэ. Тэгээд дараа нь энэ ингээд 4-5 жилдээ ингээд энэ системийн юу ч ингээд явж идэл дараа нь энэ чинь үргэлжлээд явах хэрэгтэй. Яг баг дахиад залгаал мэдээд явах хэрэгтэй. Нөгөө ерөнхийлөгөө гэж яриад байгаа юм чинь голддог учраас тэн дээр байна. Энэ жилдүүлээ за энийг олцлоо шүү. За одоо тэгвэл дараа жил энийг нэмнэ шүү. Энэ гудамжийг нэмнэ шүү гэл. Ингээ үе шаттай яваад тах хэрэгтэй. Хамгийн чухал юм нөгөө орон нутгийн өдөртлүүд иргэдийн бас хамтын ажиллагаа. Эсвэл бидний анхнаасаа энэ ажлыг эхлүүлсэн ярьсан юм маань тэр Эрдэнэ мандал сумын хувьд бол бас харьцангуй сүүлийн 2 жил бол тэрштэй байх ялангуяа нэлээд ажиллаад сумын иргэдэд бол маш сайн ойлголт юу нөхцөн баг. Тэр хүмүүс бол юу болох гэдгийг нэлээд сайн мэдсэн. Одоо яг юун дээр хийж байгаа юм бэ? Яаж гэдэг дээр л тэр хүмүүс асуултын тэмдэг байна. Би яг яаж оролцох юм бэ? Тэнгүүд одоо би яах вэ гэхээр тэр иргэдэд очиод за одоо яг энэ хүн чинь ингэж байна. Тэнгүүд та яг энэ юм одоо материал аваад ингэх юм бол ингэж холбож болж байгаа юм. Тэр хөцөлгөөнүүд өгөө ингэ хамж явж байгаа юм. Дараа нь ашиглагч байгууллага гэх хүмүүс байна тийм. Цэвэр байгууллага барьчлаа, усан сан барьчлаа. Тэнгүүд тэрийг яг яаж цааш нь зүг зүгтээ авч явах юм гэдэг тэр ашиглах хүний ч гэсэн одооноос ингэ бэлдэх хэрэгтэй. Зааж өгөх хэрэгтэй. Тэгвэл дараа нэг юм хэвдэрдэг юу гэдэг мэд хүн байхгүй. Өө энэ нэг юм шатцсан юм шиг байлээ. Ингээ ажиллахгүй байгаа. Гэм ээж гэж болохгүй. Одоо гол проблем чинь ийм бид нар ингэж төлөвлөд нөгөө шум зураг бүх юм ингэ хийчихэж штэ. Гэтэл нөгөө тендер шалгуулсан компани чинь ийм юм хийх үү тэр шиг байна ойлгоод тэр тендер шалгуулсан. Тэгээд бид нар зогсчиход байна. Тэрнийг дагуу зургийнхаа юмнуудыг ингээд хүчлийн төврөөр батлуулаад ажил эхлүүлэх хөрвүүлэх зөвшөөрлөө аваад явж явах хэрэгтэй. Жод анхнаасаа ингээд төлөвлөлт гээд яриад ингээд явж исэн. Нөгөө нэг ерөнхийлөгөөгээд яриад байгаа ажлыг чи эхлээд энэ ингээд тусад нь зарлаад эхлээд энэ шинжилгээний ажил зарлагдаад гүйцэтгэгч нар жалгаа бидэд ороод ингээд очихгүй. Тэгээд дараа нь тэгсэн чинь нөгөө ерөнхийлөгөөнийх нь болохоор тусдаа өөр хүн гараа явуулсан. Яаж нь шийдэгдэхгүй юм байгаад тэгэхээр бас нэг жоохон гацааны үед байгаад байгаа хгүй. Магадгүй дараа нь нөгөө нэг авсан хүн нь бишээ би ингэж явахгүй. Та нар бид нар ингэж ингээд явуучвал бүтээн байгуулалтын ажил маань одоо юу гэдэг нь төлөвлөлт юмнаас өөр болчихгоо. Ингээд нэг бас нэг жоохон шийдвэрийн юуны асуудалтай ойлгоцох нэг зүйл яах ёстой байгаад байгаа.